Халелуя эзэн алдарших болтугай. Тэгээ энэ өглөөний мэнд хүргэе. Тэгээд өглөө бүр амьд хөтөлбөртэй хамт байгаа та бүхэндээ баярлалаа. Тэгээ хамтдаа аавда залбираад эхлэе. Мөнхийн аава тандаа баярлалаа. Энэ цагийн төлөө баярлалаа. Энэ цаг мөчид таны үг биднийг ухааруулах болтугай гэж танаас гуйж байна. Сонсож байгаа хүмүүсийн дээр таны ариун сүнсний илчлэлт байх болтугай. Ярьж байгаа миний дээр ариун сүнс та өөрөө үгээ хальтаарай. Энэ бүгдийг таны хайртай хүү эзэн Есүсийн нэрээр залбирanгуйлаа. Амен. Амен. За өнөөдөр бүгдээрээ сэргийг байцгаая гэсэн уриатаагаар за нэг түүхийг харъя. За энэ түүх алдар түүх бүгдээрээ мэдчихэж байгаа. Итгэгч хүн нэг бүр мэддэг. 2 дугаар Самуэль 11-ийн 1-8. 2 дугаар Самуэль 11-ийн 1-8. За энэ Давид хааны түүх байгаа. Тэ би эндээс дүрдээ. Хавар цаг хаад дайнд морддог үеэр Давид Йобыг дөршмөд ба бүх Израилийн хамт илгээхэд тэд Амоны хүүгүүдийг сүрүүлж Рабаг бүслэн авав. Давид харин Иерусалимд үлджээ. Тэгтэл нэгэн орой Давид орноосоо босож хааны өргөний дээвэр дээгүүр алхаж байгаад угаал үйлдэж буй нэгэн эмэгтэйг дээвэр дээрээс харав. Тэр эмэгтэйн дүрх ихэд үдсэлэнтэй ажээ. Давид хүн явуулж тэр эмэгтэйн тухай лавлан асуухад тэр хүн энэ чинь хид хүн Уриагийн эхнэр Иламийн охин Бетшеба биш үү гэв. Тэгээд Давид элч нарыг явуулж түүнийг авчруулсан бөгөөд тэр эмэгтэй түүн дээр ирэхэд Давид түүнтэй унтжээ. Тэр эмэгтэй бузрыг цэвэршүүлэг хийсэн байв. Тэгээд тэрээр гэртээ харьлаа. Эмэгтэй жирэмсэн болоод Давид руу хүн явуулж би жирэмсэн боллоо гэж хэлвэлв. Тиймээс Давид Йоб руу хүн явуулж хит хүн Уриаг над руу ирүүл гэж хэлэлв. Ийхүү Йоб Уриаг Давид руу явуулжээ. Урия түүн дээр ирэхэд Давид түүнээс Йоб болон ард олны сайн сайхан ба тулалдааны явцын талаар лавлан асуув. Тэгээд Давид Уриад гэртээ харж хүлээ угаахтун гэв. Урия хааны өргөөнөөс гарч явсанд хаан түүний араас бэлэг илгээв. Гэвч Урия гэртээ харилгүй хааны өргөөний үүдэнд эснийхээ хамт зарц нарын хамт унтжээ. За ийм түүх байгаа. За энэ түүх. За бид унахгүй төлөө сэргээ байх хэрэгтэй юм аа. За бидний үнэхээр Библийн хамгийн том баатар тийм үү? Библийн одоо олон баатруудыг Библиэлд бичсэн байдаг. За Давид Бурхны итгэмжт, Бурхны хайртай хүү байсан. Тэр хаанаар өргөмжилсэн гэсэн. Давид өнөөдөр унана гэж ч өөрийгөө мдээгүй байсан. Тэр дайн тулалдааны үеэр үнэхээр тэр Давид дээрээ сэлгүүцэж явж байгаа тэр үзэсгэлэнт эмэгтэйг хараад махан биений хүсэл тачаална үдсэн байгаа. Тэр хэний ихнэр гэж мэдсээр байж түүнтэй унтсан байгаа. Тэгэхээр бид нар өнөөдөр бүгдээрээ Бурханд итгэдэг, Бурхны хайртай охид хөвгүүд. Тэгвэл цаг үеийн тэр хоосон орон зайг Давид гим нүглэлээр үлдсэн байгаа. Тэгвэл өнөөдрийн энэ цаг мөчид тийм ээ өнөөдрийн зуны сайхан цагт амралтаа аваад энэ сайхан цагт амарч байгаа хүмүүсийн хувьд дими цагаа өнгөрүүлээд дими үйлдэл хийх вэ гэдгийг сэрэмжлүүлэг өгч байна. Давид хааны үед тэр чухал цагт дими сэлгүүцэжсэн. Тэр өөрийгөө махан биений хүсэлд олзлуулсан байгаа байхгүй юу? Мөн тэр эрх мэдлээр ашиглан хүний их нэрийг дуудаж унтсан байгаа. Тэгээж зогсохгүй түүний нөхрийг дуудулж гимээ нуух гэж оролдлого хийсэн байгаа. Өнөөдөр бид цагаа хэрхэн өнгөрүүлж байна. Бид өнөөдөр дими цаг өнгөрүүлж яагаад унах үедээ Бурханаас холдох үедээ гим нүгэлд унчих үедээ гэж бас өнөөдөр хэлж байна. Итгэгч бидний хийх ёстой зүйл бол Бурхны үгээс зурх байхаа. Залбирал дотор эзэнтэйгээ ойрхон байх ёстой. Мөн итгэгч найз нөхдөдтэйгээ хамтдаа нөхөрлөж, уулзаж, хамтдаа эзний үгнээс эзний гэрчлүүдийг ярьж тунгалдаг байх хэрэгтэй юм аа.
Энэ нь гэм нүгэлд унахаас бас болгоомжлдог байгаа. Мөн эрх мэдлээ буруугаар ашигласан байгаа Давид хааны үед. Тэгвэл өнөөдөр бид Бурханаас өгөгдсөн эрх мэдлийг бас зөв зүйтэй ашиглах хэрэгтэй юм аа. Бид эрх мэдлээ буруугаар ашиглахгүй гэж бас болгоомжлох хэрэгтэй юм аа. Энэ юу гэхээр зөв үйлчлэл таныг томилсон. Зөв үйлчлэлээ гэж таныг эрх мэдэл томилсон. Мөн магадгүй танд үнэхээр ямар нэгэн эрх мэдэл байгаа. Энэ эрх мэдлийг бид нэр зөв цагт нь зөв зүйлийг хийхэд хэрэглээрэй. Харин буруу зүйл хийж гэмээл дадлахын тулд эрх мэдлээ бүх ашиглаарай гэж би та нарт бас уриалж байна. Тэгээд би бас уриалж байгаа зүйл бол энэ зуны дэлгэр цагт бид нар итгэлийн христчин номнуудыг бас уншиж явах хэрэгтэй. Магадгүй Библийг би уншсан штэ гэж болно. Тэгвэл Библийг унших болгонд шин ертөнцийн тэр Бурхны үгийн нууцуудыг олж авч идэг. Тэр нууц илчил дээр та өөрийнхөө итгэл сүнсийг өсгөөсэй гэж хүсэж байна. Мөн христчин номнуудыг уншаарай гэж хүсэж байна. Мөн Христ итгэгч найз нүг эссэн бүлэг бүсдээс чуулганыхаа хүмүүстэй ойрхон байгаараа. Үнэхээр хоёр хүн унаад нэг нь унвал нөгөөх нь татдаг гэд Библиэлд бас байдаг. Тэгвэл өнөөдөр та унахгүй төлөө та сэргэг байгаараа. Унахгүй төлөө итгэгч найз нүгттэйгөө энэ зуны дэлгэр зэрэг илгэр дээр яваараа. Сайн мэдээ түгээж бусдыг бас босгон байгуулаараа гэж би та нарыг бас уриалж байна. Амен. Тэгээ бүгдээрээ хамтдаа бас залбирая. Биднийг бас сэргээ байх талаар сануулсны төлөө танд талархыг аваа. Тэгээ бид нар өнөөдөр энэ сайхан зуны дэлгэр цагт эзэн минь цагийг зөв өнгөрүүлдэг баймаар байна эзэн. Найс нөхдөдтэйгээ уулзаж, таныг магтаж, тандаа залбирч, таны үгийг уншиж байхыг та үнэхээр бидэнд сануулж өгөөрэй. Мөн эрх мэдлийг бас зөв хэрэгэлдэг баймаар байна. Эрх мэдэл дотроо үнэхээр гимээ нуудаг, эрх мэдлээрээ гимээ бас үйлддэг байхыг бүж шөөрөөрэй гэж Назар Есүсийн нэрээр залбирч байна. Баярлалаа аваа. Та биднийг сэрэмжлүүлж байгаа төлөө тандаа талархъя. Энэ бүгдийн тэр таны нэр алдарших болтугай. Эзэн Есүсийн нэрээр залбирanгуйлаа. Амен. Амен.